Сайн байна уу? Намайг Батүлгийн Хөдөрчлөн гэдэг. Би 2015 онд санхүү эдийн засгийн сургуулийн Дайлын Политехник их сургуультай хамтарсан 2 дээр хүн 2 хөтөлбөрт олон улсын эдийн засаг худалдаа гэсэн мэргэжлэр хэлсэн орсон байгаа. Одоогийн байдлаар Mall Logistics Worldwide компани борлуулалтын мэргэжилтэн гэдэг албан тушаалыг хашиж байгаа. 2 жил нь Монголдо сураад 2 жил нь Бүгд найрамд Хятад улсын Дайлын Политехник сургуультай сурдаг байгаа. Тэгэхээр хятад хэлийг болохоор бид нэр энэ манай сургуулиас хүрэлцэн ирсэн хятад багш нар маань биднэрт ордог. За тэгээд 2 жил энэ санхүү эдийн засгийн сургуультай хятад хэлээ үзээд HSK 4 гэсэн төвшөнд бидний хүрээд аян шалгалтаа өгөөд тэгээд тэнцсний дараагаар болохоор сургуульд авах хэрэг маань нэгддэг байгаа. Би дааж сурж амьдарч ингэж аав ээжээсээ хоол өөр улсад одоо сурна гэдэг бол өөрийгөө ер нь нээж хөгжүүлэх аюул тийм том гүүр юм болов уу би боддог. Ямар нэгэн хэлийг ер нь л орчинд очиж сурна гэдэг бол миний бодлоор аюул тийм том давуу тал гэж боддог. Одоо Монголд мөнхийг хичээд сураад би нэг 2 сард одоо 10 гэдэг оноог авч байгаа бол би одоо орчинд нь очиод одоо сарын дотор тэр 10 гэдэг оноог 12 болгочих авах юм уу те. Одоо хятад хүүхдүүдтэй хичээл үздэг, мэргэжлийн хичээлүүд байдаг. Бас ангиараа үздэг, хэлний хичээлээ бас давхар үзээд байдаг байгаа. Хятад багш нар бол биднэрт болохоор аюул тийм тусгаалж аюул заадаг байсан. Давтлага өгдөг, мэдхгүй зүйлээ аюул асуудаг. Тэгээ хэлний тал дээр ч ер нь аюул тусалж байсан. Ихтэй боловсрал гэдэг юмны суур боловсролыг бид нэр одоо Монголдо санхүү эдийн засгийн сургуультай үзээд түүн дээр одоо туршлагажингуудаа одоо хятадаа очиж одоо суралцах нь бол боломжийг нээж өгдөг. Тэгээд ер нь 4 жил сураад хос дипломтой төгснө гэдэг бол цаг хугацааг хойчсон. Бас аюул том давуу талыг нээж өгдөг. 2 жил тийм хятадаа очиж сураад төгснөхийн дараа болохоор HSK 5 төвшинг аваад диплом авах их маань нэгддэг. Олон улсын эдийн засаг гэдэг мэргэжлийг бид бэзикийн санхуудаа үзчихэж байгаа. Очоод бас мэдээж үздэг. Бид нар бол очоод олон улсын худалдаа гэдэг мэргэжлэр бол аягүй их гүнзгийрүүлж үзсэн. Тэгээ энэ дэр болохоор тусгай тийм хичээл тэгээд дадлагууд маш их ордог. Тэгээд Дайлын хамгийн том компаниуд дээр очиж танилцах дадлага хийх нь аягүй том боломжийг нээж өгдөг. Дадлага маань яг яаж ордог вэ гэж гайхчих магадгүй. Тэгэхээр бид нар дадлага болохоор мэдээж хятад багштай ангиараа ордог. Хамгийн гол одоо давуу талтай зүйл нь юу гэхээр бүх зүйл ерөөсөө практик дээр байдаг. Манай сургуулийн том кампустай. Тэгээд тэр чинь гадаад оюутнуудын байр гэдэг юм тусдаа байр байдаг. Номос ингээ хайх хажууд байдаг. Ер нь бол сургууль руугаа нэг 3-4 минут талхад очиждаг яг кампус дотроо. Тэр чинь хэд хэдэн тэтгэлгүүд бол зарлагддаг байгаа. Одоо жишээ нь Хятад улсын засгийн газрын тэтгэлэг, мужийн тэтгэлэг, сургуулийн тэтгэлэг гэх мэтлэн зарлагддаг. Одоо гадаад оюутнуудаас нэг одоо оюутныг шалгаруулаад засгийн газрын тэтгэлэг өгдөг. Мөн одоо ангиас жишээ нь 3 шалгаруулаад сургуулийн тэтгэлэг өгдөг. Ер нь бол энэ бол аюул олон тэм нээлттэй боломжуудтай оюутанд аюул анхаарсан ийм хөтөлбөр байдаг. За миний хувьд болохоор Дайланд очиж суралцаад 2 дахь жилийнхаа 9 сард Хятадын засгийн газрын гадаад оюутан зориулсан тэтгэлгийг бол авч исэн. Энэ тэтгэлэг ер нь бол зарлагдж байгаа томоохон тэтгэлгүүд юм бол ер нь хамгийн том нь байсан. Тэгээд энэ тэтгэлгийг авсандаа бол би өөрөө хувьд их маш баяртай байдаг. Бид нэр тэнд очиж сурж байхад санхүү эдийн засгийн сургуулиуд байнга холбоотой тусалж дэмжиж хичээл нь яаж ийн ингээд бидэнтэй эвэлж хүртэл ирдэг. Ер нь бол ийм эрэх холбоо сайтай гоё хөтөлбөр байгаа. Та бүхэн манай хөтөлбөрийг сонгож суралцсанаар бол мэдээж хамгийн түрүүнд хятад хэлтэй, хос дипломтой, эдийн засаг бол олон улсын одоо худалдаа гэсэн мэргэжлийг бол эзэмшсэн ийм мундаг мэргэжилтэн болно гэж би бодож байна. Энэ хөтөлбөрийг төгсөөд өөрийн хүссэн ажилдаа орсон, мэдээж хятад хэлний одоо зохих төвшөндөө хүрсэн гэж би бодож байна. Тэгээд та бүхнийг манай энэ санхүү эдийн засгийн сургуулийн Дайлын Политехник сургуультай хамтарсан 2 дээр хүн 2 хөтөлбөрийг сонгож суралцаарай гэж урьж байна.